сонсголт явуулах юм шиг явуулахгүй юм шиг ийм бүдэг байдалтай болчлоо. Энэ дээр ер нь та мэдээлэлтэй байна уу? Ер нь цаашдаа яаж өрнөх юм болов үү? Та бүхэн чуулганы хурдан маш сайн харсан тийм ээ. Өнгөрсөн 7 хоногт энийг ярихдаа бол за яг энэ өгсөн өргөдлийн дагуу бол албан тушаалын томилгооны сонсгол болгож болохгүй байна гэд хамгийн газрын дэд дарга тайлбар өгөөд ингээ бас гишүүдийн хооронд нэлээд болоо. Тэгээ их хурлын дарга бол за энэ асуудлаар одоо сонсгол явуулна гэсэн шийдвэр гаргаагүй. Зөв энэгээр бол бүтцийн байгууллагаар одоо шийдвэрлэнэ гэд хэлцснэ гэд ингээд алцчихсан. Тэгтэл одоо энэ 7 хоногийн хуваард гинтхэн нэгд өдөр ажлын хэсэг байнгын орон дээр байгуулсан ажлын хэсгийн хуралдааны зарласан байсан. Гэхдээ бол тэр ажлын хэсэг энэ 7 хоногт нэг сонсголт байхгүй учраас ажлын хэсэг хурлна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Тэр чинь сонсголтыг зохион байгуулах тэгээ шийдэх ажлын хэсэг биш, шийдэгдсэн нөхцөлд зохион байгуулах ажлыг зохион байгуулах тийм ээ ажлын хэсэг байхгүй. Тэгэхээр тэр ажлын хэсгийг одоо нийлээд гишүүд нь бол одоо байхгүй таалал. Тэгэнгүүт нөгөө талд нь ерөөсө гишүүд тэгээд ялангуяа ажлын хэсэгт орсон гишүүд бол одоо энэс зүхтааж ийн ч гэдэг юм уу, нуугдж ийн ч гэдэг юм уу, одоо бутсан байна гэдэг юм уу, ийм буруу ойлголтыг нийгэмд өргөхийг оролдож байгаа юм байна л дээ. Энэ бол өөрөө буруу тийм ээ. Тэгээ яг өнөөдөр бол их хурлын дарга бүр хэлж байна. Тэгэд одоо сонсгол хийхээ шийдсэн юм байна. Одоо энийгээ ажлын хэсэг хуралдаад яаралтай асуудлаа шийд гэж байна. Тэгэхээр бол өнөөдөр бол би ямар ойлголт авсан гэхээр дөрөвний дэд хамгийн газрын даргын өгсөн тайлбар өгчөнгөө их хурлын даргын зөвлөөрөө өнгөрсөн 7 хоногт одоо сонсгол хийх нь зүйтэй гэж шийдвэр гарсан юм байна. Тийм учраас одоо ажлын хэсэг ажилдаа орж байгаа юм байна. Тэгээ ажлын хэсгээ бид өнөөдөр маргааш хизээ одоо хуралдахыг хүлээж байна. Гэтэ ажлын хэсэг юу сонсгол хийх үгүй юу шийднэ гэдэг байгаа шүү дээ. Их хурлын дарга түрүүн тэгж тайлбарлаад байсан шүү. Ажлын хэсэг чинь бол байнгын хорон дээр энэ сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг гэж байгаа шүү. Та нарт томьёолыг хараач тийм ээ. Тэрнээс бол энийг шийдвэрлэх үүрэг бол ажлын хэсэгт байна гэх үнс байхгүй шүү. Та боддоо ажлын хэсэг шийдсэн асуудлыг зохион байгуулах болгосон ш. Ажлын хэсэг гэдэг чинь төрийн одоо шийдвэр гаргадаг байгууллага биш. Тайлбар нь өөр юу болсон. Тэгэхээр энэ дээр бол мэдгүй одоо ямар учраас ийм давхар ойлголтууд бий болоод байгаа. Гэхдээ одоо бол би нэг зүйлийг ойлгосон. Өнөөдөр их хурлын даргын одоо мэдэгдэж байгаагаар өнгөрсөн 7 хоногт даргын зөвлөлөөр нээлттэй сонсголыг хийхээр шийдвэрлээд тэгээ ажлын хэсгийг цагийн хуваар тавьсан байна. Тэгмээс одоо ажлын хэсэг хуралдаад ингээ нээлттэй сонсголоо зохион байгуул гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол олон зүйлийг ойлгомжтой болгох маш юм чухал одоо парламентын одоо маш чухал үйл ажиллагааны хэлбэр ойрын үед хэрэгжих юм байна гэж ойлголоо. Нээлттэй хаалттай. За тэрийг одоо хувь гишүүн мэдэхгүй шүү дээ тийм ээ. Тэрийг миний хувьд бол нээлттэй явах хэрэгтэй. Тэр дотроо одоо өчнөө одоо нууц гэж зардаад байсан олон асуудлуудаа тийм ээ. Одоо маш ил дод нээлттэй ярьчлаа. Тийм учраас миний хувьд бол нээлттэй явах хэрэгтэй. Мэдээж хэрэг улсын нууцтай холбоотой юм ярихгүй байх хэрэгтэй тийм ээ. Олон түмэнд эргэлзээ төрүүлээд байгаа хариу өгөх ёстой асуудлуудаар олон түмний эргэлзээг тайлж хариултыг өгөх ёстой. Та хурцыг хуулийн байгууллагад хандаж өгсөн байгаа юу? Өгсөн би аюул гүн зөвлөлд өгсөн, шүүхэд өгсөн. Хурц танай намаас 20 онд нэг төвшигч байгаа юм уу? Одоо би тэгж л ойлгосон шүү дээ. Эрдэнэтгийн өрөөнд одоо бид нэг нам ярих гэсэн тийм утгаар л ярьсан гэж ойлгосон. Нэр төвших хүн үндэсний бодлогын хороонд ороогүй гэж болдго юм уу? Эсвэл намын гишүүн болоогүй гэж нэр төвшиж болдго юм уу? Яг одоогор бол дөрмээр бол болохгүй л дээ. Тийм ээ. Өчигдөршөөс энэ Монгол Банкны ерөнхийлөгчийн зол жаргалыг баримтжуулсан гэсэн мэдээлэл байна. Таны мэдээлэл байна уу? Одоо сая хэрлээс дөнгөж сая л мэдээлэл одоо адилхан үзэж байна.